гарах. Тэгээд анх Селин Дионыг 12 таахын тэнэлсэн гинэ. Тэгэхэд 19 дөгөөсөө ингээд тэр хоёр ингээд болцож эхэлсэн гинэ. Эрэхтэй нь бараг 40 эдтэй заяа. Podcasters-ийн 7 дугаар анги хэлжээ. Тэгээд гэгэнэ бинэт барыг Анжел юу вэ? Тэгээд өнөөдрийн зочноор манай нэг найз ирсэн байгаа. Тэгээд өөрийгөө танилцуулаач. Hi, Нанда байна. Эндигийн найз Management Education. За одоо бид нэр ингээ багаас нь ингээд нэг юм буруу боловсролын систем өргөн болгон ингээд өсөж тавирдаг байгаа. Тэр нь болохоор чи сайн юм хийвэл чи сайшаал авна, хүмүүс чамаа магтана. Чи муу юм хийвэл чи шийдгүүлнэ. Тэгээ тэр нь хүмүүст ямар санаа өгдөг вэ гэхээр хэрвээ намайг хинч харахгүй байх юм бол би муу юм хийж болох юм байна. Яагаад гэвэл намайг шийдэхгүй. Намайг хинч харахгүй байх юм бол би юм сайн хийх юм сайн юм хийх шаардлагагүй гэдэг. 0 ороод хүн харахгүй. Тийм, хүн харахгүй байхад. Тийм. Тэгэхээр яг энэчнээс болоод яг тэр хүн болгоны стандартад хүрэхин төлөө хичээх, хүлээн зөвшөөрөгдөх, хүмүүсээс магтаал авах, хүмүүст магтаал өгөх. Тийм буруу юм хийсэн хүний шийдэх тийм асуудлууд гарч ирдэг. Тэгээд зөвхөний үйлдэл нүднээс далдчихсан байна. Нэллийн ханан дээр байна. Нойлын хан дээр тийм үү? Монголд нэллийн ханан дээр. Хүмүүс нойл юу гэдэг вэ? Тийм гадаараа шийж мэй. Тийм ширийг би бараг нойлын цаасны л асуудал гэж бодсон. Зөндөө хийг аваад манай сургууль тэгдэг гэсэн чинь яг нэг нойлын цаасыг нэг 3 ширхгийг л авч болно гэдэг. Йоо. Тийм бидэг чинь юм. Юу вэ? Зүгээр дотор ингээ бэж идэх. Үгүй гаднаа идэхгүй. Тэгээд яг ингээд тэг дуусчдаг юм. Номер 2 моёр ч юм уу хиймээр байх юм бол тэгэл нэг яд нэг ингээл авдсан штэ. Тэгхгүй яг 3 ширхгийг л хүний хэрхэн зөвхөн ингээд нэг бийцсах юм бол 2-ыг аваад тэгээд номер 2 байх юм бол 3-ыг авсан гэдэг. Амар юм. Тийм. Яна бирээсээ тэрийг ерөөсөө дагж байгаа. Би ч гэсэн дагж байгааг үл дээр сургууль яа. Амар Ингэж тийм ингээс сайхан ингээ байгаа үед нь ингээс сайхан. тэр өөрөөхөө салхидаг. гадаа нөхөн сууж идэм үү? 2-ыг ав, 3-ыг ав гэж. Цэвэрлэж байнга ингээ наагаар. Яар Тийм бүр шалгаж идэг заяа. Хураар тарантаа өгнөр хүний эрхийн асуудал байгаа. Тэр 3 болоорой. Харин тийм. Арай. Тэгээд нэг тийм байсан. Тэгээ өөр юу галээ? Нэг уурын талаараас нэг бүлэн байсан тийм. Уур. Бүр ихэнд нь ярьдаг. Тийм. Харин би хамгийн анхнд л хэлсэн байна. Тийм. Нөгөө ер нь хүмүүс ингээд нэг манай нөгөө номын залуу дээр нь ингээд зүвтгэж байгаа байхгүй юу? Өөрийнхөө ингээд ууралж байгаа шалтгаан нь. Угаасаа уур хүрэх тиймэрхүү нөхцөл байдал үүсэх юм бол хүн угаасаа л уурлаа штэ. Одоо тэх юм бол тэгээд уурлаа штэ. Энтер гэдэгжсэн чинь нөгөө нь болохоор уур гэдэг чинь өөрөө нөгөө хүч өгж байгаа тий. Өгөнд чинь хүч өгж байгаа. Хүүхдэд загинж байгаа ээж. Тийм өөрийгөө илүү ингээд хүчрхэг хүн нэр мэдрэхийн тулд ингээд уурладаг. Одоо чинь би одоо гинэ чи очиод айхтайг угаагач. Тэгээд бас ингээд гинэ чи очиод айхтайг угаагач гэхэд яг ингээд ижилхэн үг гарч байгаа юм шиг нөгөө нь болохоор өөрийнхөө үгэндээ илүү хүч нэмээд нөгөө хүнээс илүү дээр илүү хүчрхэг гэдэг мэдрэхийн тулд уур гэсэн юм нэмдэг гэж ер нь гаргаж ирсэн. Өөрийг ингээд чи төсөө үедээ гараад төсөө үедээ буцаагаад авчиж болдог нэг юм чанд байдаг нэг юм зэвсэг гэж тайлбарлсан байсан шүү дээ. Тэгээ манай нөгөө залуу хүн нь болохоор үгүй эн чинь юм хүний сэтгэл зүй юм эмоцийн би нэг ингээд үлээ нэг юм жишээс шүү дээ. Би ингээд ресторан дотор цагаан замсаа сууж исэн чинь зөөгч нь ингээд вино асгацсан. Кофе ч үлээ. Тэгээ би тэр хүнд амар уурлсан. Би тэр уурлаа гэж бодоагүй тэр минь дотроос ингээд автоматар гарцсан ингээд. Тэгсэн чинь философч нь үгүй чи зүгээр уурлыг гэдгийг сонгосон болохоор л чи уурлсан. Чи шийдсэн байсан. Чи юм автомат гэсэн юм байхгүй гэх. Бас нэг ээжсэн штэ хүүхдтэй амар уурлаа чи ингээд хичээлээ хиймээгээ тэгж жаад тэгээд уцс дуурсан чи ингээл аваад байна уу за гэд нэг хэдэн минутын турш ингээд багштай ингээ амар зөөлхнөр тэгсэн юм уу гэд яриад уцаа тавьчаад буцаад ингээ уурлаад тэгээд ингээд илүү ингээд хүч өгөө те тэгэхээр мат биш зүгээр зогсоож мөсөөгоод тийм би та нар бас тиймэрхүү юм туулж байсан тийм амар уурлаа байж байгаа би бол бас туулж байсан яг нэг ингээд одоо жишээ нь ингээ муудалцсан байна штэ эцэг ихтэйгээ ч юм уу тэнгүүтээ ингээд зочин орж ирнэ штэ тэр зогсоогоод хамаатнууд орж ирэх юм бол ингээд бүр амар сайхан харилцаатай хоёр хүн байгаад байгаа штэ тэгэл тэгснээ ингээл би ингээл дотроо цаас ингээ уур нь гарчиж байгаа юм бах та гэл яг бодсон. Тэр бол юм жинхэнэ нуур биш байсан байна. Тэгэл зүгээр ороо түр жинхэнэ нуур гэж байдгүй. Тэгсэн чинь тэгэл нөгөө хамаатнууд нь гараал явсан чинь нөгөө уур нь буцаж гарч ирэл дээ. Тэгэл за
Тийм. Тэр Тэр завсарлагаас завсарлаас хэрэгсэн юм гээд. Тийм тэрийг бас амар анзаарсан. Тэр магтаал өгөх талаар нэг юм хэлсэн байсан шүү дээ. Би тэгтээ тэрэнд бас нэг санал нийлж чаддгүй юм аа. За санал нийлэхгүй үзлүүд бас илэрхийлэх амар чухал байгаа. Adlerian psychology. Тийм. Одоо жишээ нь ингээд одоо ууран дээр тэгсэн шүү дээ. Би өөрийгөө ингээд илүүгээр мэдрэхийн тулд би хүмүүст уурлана. Тэрэн шиг би хүмүүсээс өөрийгөө илүүгээр мэдрэхийн тулд би хүмүүст магтаал өгнө гэдэг. Тийм, надад бас тэр бас жоохон сайн санагцсан. Яг ингээд нөгөө магтаал авч байгаа хүн ихэнхдээ нөгөө доор левлийн хүн. Тийм. Тэгээд арай дээр чи өөрийгөө дээр мэдэрч байгаа болохоор өөрийгөө доор байгаа хүнд ингэж магтаал өгдөг гэдэг. Тэр нь ингээд гүй. Тэгээ одоо жишээ нь найз мэдж байгаа хөөрхөн охин бүхэн харчаа чи хөөрхөн хэр ингээд даашид би өөрийгөө илүү хөөрхөн гэж бодоод байгаа юм. Тийм болохоор гэтээ чамайг магтчих. Эсвэл эргүүлээ хөөрхөнгөө сонсох гэдэг юм болов? Мэдээ хөөрхөн байх юм болно. Тэгээ би бол магтаал өгөх авах дуртай. Тийм би нэг эрүүл харилцааны хэлбэр шиг санагддаг. Тэрсэн ингээд ер нь бол ингээд чиний хийж байгаа үйлдэл чинь таалагдсан зүг байна гэс нэг тиймэрхүү ингээд sense of affirmation буюу ингээд миний нийцэх тийм нийгэмд нийцэх. Тийм одоо чинь за миний хийж байгаа үйлдэлүүд ингээд болж байгаа маань зөв юм байна гэсэн баталгаа ч юм уу маягийн жоохон юм болдог гэж санагддаг. Бас нэг харилцаан дээр айгу гоё юу хэлсэн байсан шүү дээ. Гэт ихэнх хүмүүс vertical нөгөө horizontal vertical нөгөө босоо харилцаа бүтээдэг. Тэр нь болохоор за энэ одоо манай менежер ингээд надаас дээр хүн байгаа. Ийм мундаг хүн тийм болохоор ингээд би ийм жижигэн санагдаад бид нар хүн тийм өөрийнхөө байж чаддгүй. Ийм жинхэнэ ийм харилцаа бүтээж чаддгүй. Тэгээ хин нэгэн одоо юу гэдэг доотлын гэж өгч ч юм уу тий. Надаас юм доор болохоор би арай юм өөрийнхөө би ийм жоохон дээрлэх юм ч юм уу. Яг ийм босоо харилцаа бүтээдэг. Гэхдээ энэ бол үнэхээр ийм хортой зүйл. Ямар байх вэ гэхээр бүгдээрээ юм хэвтэй нэг левел дээр байх хэвээр яг хүн болгоныг яг хүн гэдгээр нь хүндлээд жоох хөвгтж байсан, хөгшин хүнж байсан. Бүгдэн дээр нь адилхан одоо нэг төвшөнд харилцах хэвээр. Тэгээ энэ яг айгүй хэцүү байхгүй бодоод үзэхээр тэгээд ингээд хэрвээ нэг хүнтэй босоо одоо найзуудаагаа босоо харилцаатай, гэрээхэндээ хэвтэй харилцаатай байна гэж байхгүй. Чи ямар нэгэн хүнтэй босоо харилцаатай л болвол чи бүх хүмүүстэй л яг тийм харилцааг үүсгэдэг. Тийм бас харилцаатай байна. Тэг ер нь бол бодоод үзэхээр тийм хүн болгон яг босоо харилцаатай. Гэхдээ хэвтэй харилцааны төлөө ингээд хөдлөх юм бол одоо шууд ийм юм чи ийм болгох чинь гэж байхгүй шүү дээ. Нэг ийм нэг жоохон юм гэж 45 градус цаая. Тийм. Тэгэд ер нь ингээд тэгэхээр ийм л байгаа байхгүй юу. Хамаг хүмүүстэй бүгдэнтэй ингээд хүндэлтэй харилцах юм бол ер нь илүү амар ч юм уу. Одоо жишээ нь хүмүүс тийм нэрэл одоо нанаг хэлснээр ингээд доотлын одоо ангийн хөвчүүд юм уу. Тэгэх юм бол нэг баталаад тест тэгэл арай ингээд одоо дээдлийн хүнтэйгээ харилцахааргүй тэр үг хэлэмжүүд гарч ирдэг. Гэтэ хүн болгонтэй яг ингээд хүндэлтэй харилцаатай ингээд байх юм бол ер нь ингээд илүү амар байх байх. Гэтэ нөгөө хэлснээс нөгөө нэг юу хийх хэцүү. Тийм. Гэтэ ямар ч байсан толгойн дотор ингээд бодож байхад бол илүү биш бодол гэж. Эндээс ингэж хэлсэн. Харилцаан дээр, найзын харилцаан дээр эсвэл юм хосын харилцаан дээр нас хамаагүйгээд тэрийг бүгдээр юм хэвтэй харилцаан дээр байгаа бол нас хамаагүй гэсэн байсан. Яг хөө тэгтээ нөгөө хөгшин залуу хүмүүс найзууд байж бол 18-аас бол дээш ирж байгаа шүү. Тийм. Зүгээр. Disclaimer тийм. Одоо 15-тай охин 26-тай залуутай үерхэх бол буруу шүү. 15-тай хүү бас 26-тай юм битэд үерхэх буруу шүү. Би саяхан нөгөө Celine Dion-ы докюментари үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь Celine Dion-ы нөхөр нь өөрөөс нь 26-гаар ах байсан юм л. Нөө продюсер нээсэн. Тэгээ би ингээд гайхаад тэр докюментарийг highly recommended. Амар гоё юм санал болгож байна. Ихээр санал болгож байна. Баримтат кино. Титаникийн дууг дуулдаг нэг гоё хичээдэг да. Манай ээж амар дуртай тэр гэж. Би бас тэр гоё киносэн. Тэгээд би хараад гайхаад юу ямарсан хөвшин хүн бэ гэд гуглаад үзсэн чинь өөрөөс нь 26-гаар ах. Тэгээд анх Celine Dion-ыг 12 таахын тэнэлсэн гинэ. Тэгэхэд 19 дөгөөсөө ингээд тэр хоёр ингээд болцож эхэлсэн гинэ. Эрэгтэй нь бараг 40 эдтэй заяа. Тэгээд Celine Dion-ыг эрэгтэй нь нэг 70 эдтэй хоолойныхаар тадрал нас орсон. Тэгээд Celine Dion хэлэхдээ би амьдралдаа нэг л хүнийг үнсэж үзсэн.
Харин ихэр хөвгтэй болт шүү дээ хоёр хөрхөө. Тийм. За тэр. Тийм харилцаанд нас зөөлөн хайрцтай. Тийм тэрийг би яг өмнөх би байсан бол айгүй ингэж шүмжлэх байхгүй юу 26 насны зүрүү ямар заваа юм. Гэтэ эсвэл чи өөр хасбантай өөр нөхөртэй байсан шүү дээ. Тэгээд нөгөө ахтай ихэр хөвгтэй болов. Өөр нэг хүүтэйсэн шүү. Тийм үү. Тэр нь өөр нөхөртэй шүү санагдаад байх юм. Тэгээ өөрөө гэхдээ би нөхрөөсөө өөр хүн хүмсч үзээгүй л гэсэн шүү дээ. Үсээгүй зүгээр тэгээ яатсан юм бах та. Бүрөө. Юурэ. За юу ч гэсэн нас хамаагүйгийн жишээ гэвэл Селинд юу вэ? Йоо. За гинэ факт чекинг хийж байна. Хүйд нь хойлоо өргөжлөлөө ярьцгаая. Заарч. Тэгвэл ганц партнертэй. Би харин жоохон өөр юм бичээгүй. Бичсэн юмнууд бол ярьчих шиг л бол. Separating tasks. Yeah. Community feeling. Тийм сүүл авцсан юмнууд гэсэн тий. За өргөжлөл. Гоё ярьж. Тэгэх юм бол санах юм бол би ингээд хүмүүсийн алан цагийг өрөөд явах үтлээ. How many husbands гэсэн чинь нэг гинэ. Харин тийм нэг л хүний би энэ тэр том хүн өөр талуугийнх тэгээ сүлд тэр нөхөртөөс суусан юм гэсэн чинь анханасаа 94 оноос хойш суусан юм. Тэгээ хөрхи 16 оноос хойш. Манай ч хөрхи одоо өвдсөн байгаа шүү дээ. Харин бүр 90 дайжгүй болчиход цааш бүр ингээд алхаж чадахгүй ингээд амар болоо. Тэр яг кинон дээрээ гардаг. Тэгэд бүр үнэхээр гайхалтай хүчтэй эмэгтэй хэллээ. За дараагийн сэдв бол community feeling. За энэ нэг икигай нийгэмдээ хүн нийгмийн амьтан маягаар оруулах. Тийм. Тэгээ яг икигай гэдэг номыг яг энэ өмнө уншсан байхгүй. Тэрнтэй ерөн санаанаа тавьчихсан. Тийм тэр болохоор одоо ингээм амьдралын зорилгоны тухай 4 юм байдаг шүү дээ. 5 билүү. Чи одоо жон за чи хүн дэлхийд хувь нэмэр оруулах хэвээр. За. Тэр чинь чамд мөнгө өгдөг байх хэвээр. Чи тэрэндээ сайн байх хэвээр. Чи тэрэндээ дуртай байх хэвээр. Энэ 4 юмны нийлбэр никийг айд тэр амьдралын чинь зорилго. Тэгээ энэ номон дээр болохоор хүн ер нь нийгэмдээ ямар их хувь нэмэр оруулж байгаа. Жохон ч гэсэн хувь нэмэр оруулж байгаагаар хамгийн том юм аз жаргалыг мэдэрдэг юм satisfaction. Сэтгэл ханамжийг мэдэрдэг. Тий. Хүн ч өөрөө тийм нийгмийн амьтаа нөгөө individual бас нөгөө individual гэсэн үгний талаар бас нэг хальт гарсан байсан тийм хувь хүн чинь болохоор нийгмийн хамгийн жижигхэн нөгөө хэсэг нь тэгээ тэр нь өөрөө ингээд нийгэмдээ ингээд уусахын тулд ингээд өөх нэг тиймэрхүү харилцаатай болж иж яг нөгөө нийгмийн амьтан гэдгээ өөрөө мэдэрдэг. Тэгэхгүй бол ингээд хүмүүс одоо жишээ нэг амар жижигхэн юм л хүнийг нийгмийн амьтан болгодог гэж гарч ирсэн шүү дээ. Одоо ингээд нэг хүн нь би ингээ гэрээсээ ингээд баг гардгүй ажил хийдгүү яасан гэсэн чинь үгүй тэгсэн ч гэсэн чи ингээ нийгэмдээ ингээ орж байгаа яа тэгвэл чи дэлгүүрээс ингээ талах худалдаж явж байгаа гэдэг. Тэгээ тэр талхны чинь ард ингээ тэр одоо нэг зоосны чинь ард болохоор талхны гурилын үйлдвэрлэж байгаа хүмүүс байгаа. Тэгээ тэрний ард нь болохоор тэр машиныг ажиллуулж байгаа юм байгаа. Тэр машиныхын ард нь бензин нь байгаа гэд цаашаа яваад бензиных нь ард нь тэгээд уул уурхай хүмүүс байгаа гэд ингээд бүгдээрээ ингээд нийгэмдээ ингээд угаасаа хувь нэмрээ ингээд оруулж иж ингээд амир манай юм бүтдэг дэлхий харин тий. Тэр над жаргал бол нийгэмдээ хувь нэмэр оруулах гэж хэлсэн байсан. Тий. Тэгэхгүй бол тэгэл угаасаа хувь тэгэд хүмүүс ер нь тэгдэм санагдаад байдаг шин. Одоо яг бидний насанд болохоор илүү ингээд нийгэмдээ тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа ч гэсэн илүү хувь хүн өнцгөөсөө ингээд хөгжихдээрээ анхаарад тэгээд яг тэр яг мэдээч хүн ингээд хөгжих нь ингээд дуустгүй ч гэсэн яг ингээд за одоо би болохоор одоо хөгжсөн хэмжээндээ ингээд одоо нийгэмд хувь нэмрээ оруулахад бэлэн боллоо гэд тэгээд ер нь ингээд хүмүүс өгж эхэлдэг юм шиг санагдаад тэгээд авж байгаа тэгээд ингээд өгч эхэлдэг. Тэгээд нанаа бид хоёроос ярьсан подкаст эхлүүлэхээс өмнө нөгөө үхээс өмнө ном бичиж гэж ном бичнэ. Хин нэгэн болсныхаа дараа ном бичиж гэж. Ямар ч хин нэгэн болоод тэгээ хин нэгэн болсныхаа ингээд юунд нь энэ хүмүүс чигтэй ингээд нийгэмдээ хэрэгтэй тиймэрхүү юм үлгэр дуурайл болсон ном бичвэл бас гоё юм байна. Хүсэж ийн гэж тайлбарсан. Тийм тэгээд яг одоотой амьдрах тухай бас ярьдаг. Өнгөрсөндөө баригдахгүй ирээдүгийн талаар
санаа зовхгүй. Ер нь ингээд хувь хүндлэлийн цаг хугацааны машин байхгүй учраас тийм. Бүт тэгээд тийм хувь хүндлэлийн номны ингээд ер нь бол хамгийн ингээд төв сэдв нь болохоор одоодоо амьдрал гэсэн тэр юм байдаг. Тэгэхгүй бол яг ингээд ирээдүйн сайхан амьдралынхаа төлөө би одооны аз жаргал ажилласалж ийн гэх юм бол тэрнээ хийж дуусахгүй. Тэгээд одоодоо гунигтай амьдэрсэн болохоор тэгээд ямар ч гэсэн. Тийм ер нь дандаа л нэг тийм бодлоо шүү дээ. Би одоо энийг дуусгачвал аз жаргалтай болно. За энэ семестрийг дуусгачвал би яг аллаа гэх. Харин тийм бас нөгөө нэг зөв. Тийм эхэнд нас нөгөө нэг би ийм хүн байсан бол яг энэ хүн байсан бол би ийм амжилттай ах байсан. Энэ хүн хүн байсан бол би ингэх байсан гэдэг яг нэг өөр ингээ хүнийг үүсгэдэг тий. Тийм хүн байсан бол би болчих байсан. Одоо тэгээд тийм биш юм чинь би ингэж чадахгүй гэдэг. Тэгээд тэр хүн байхгүй харин ч яг өөртөө байгаа юм дээрээ төвлөрөөд тэрийг илүү одоо тэр equipment гэдэг одоо өөрийнхөө зэвсгийг сайжруулалт. Тийм. Би бас ингээд жоохон бахта ингээд боддог байсан ингээд би Монгол төрөөгөө би одоо жишээ нь Европын иргэн байсан бол би одоо тэх байсан. Одоо ч гэсэн боддог шүү. Одоо боддог. Тийм бүр ямар ч асуудалгүй байх байсан. Тэгэл тэгсэн л бол би ингээд бараг л буруу улстай за Монголд хайртай. Багын юм ярьж байгаа. Тийм багын юм ярьж байгаа. Тэгээд би өөр улсад л төрсэн бол би бараг л Солонгос төрсэн л бол миний амьдрал бараг илүү дээр байх хэвээр байсан гээл. Гэтэ угаасаа тэр үнэн чинь байхгүй. Тэр чинь зөв төсөөлж чинь байгаа бод. Тэгэхээр ингээд угаасаа тийм гигэнийг хэлснээр байгаа зэвсгээ ашиглаад ингээд илүү дээр амьдраа. Тэгээд яг асуудлуудыг бодоод үзээр чи яг одоо яг ямар асуудал байгаа ингээд бодохоор яг одоо асуудал байхгүй тий. Яг хичээл хийх ёстой, ажиллаа хийх ёстой, ядарч байгаа. Гэхдээ тэр чинь тэр үеийн л асуудал. Эсвэл өнгөрсөн дэсэн эсвэл ирээдүйд байгаа. За. Ер нь өндөрлөхийн дуусгая дөө одоо бараг жишээ байна. Тийм яг би нэг 2 хуваагаад хийчих гэж бодож байгаа. Тэгээ. Nice. За ингээд Butter podcast-ийн 7 дугаар ангийг маань дуустал нь үтсэн бол баярлаа. Тэгээд 7 мөн баха. 8 билүү? 8 баха. Тийм 8. Би бараг ихлээсээ хойш 7 юм шүү. Тийм. За 8 шүү. За тийм 8 дугаар ангид минь хамт байсан баярлаа. Тэгээд өрсөнд баярлаа. Оролцсонд баярлаа гэмчэн би бараг Анжели байла. Тэгээд крем байла. Вау. Тэгээд манай нандада зочлоод ингээд урилгыг маань хүлээж аваад ирсэн зөндөө баярлалаа. Цагаан өмссөн байна. Angels манай үний хөөрхөн өгсөн пиник харьтаа. Харагдахгүй л байгаа хэл та. За тийм яарчсан. Хөөрхөн хүн байгаа шүү. Дагаарай. Угаасаа гэж жоохон шаврат өгдөм билээ дагаарай маа. Тийм үү. Манай Instagram альч. Шит. Энд нана. Яг нэг хүн бол яг даггал. Юу вэ? Зүгээр хэлчихгүй юм сонирхолтой. Яна. За нана доогор зураас хотоор. За. Яна. Чичнээ анхны шаврат тасан зочин байлаа. Хүмүүс ингэдэг юм уу? Үгүй тэд нар хөрхөн өөртөө ширээ. Би бас шеэр хийнэ. За ямар ч гэсэн ингээд хүрэлцэн ирсэн зөндөө баярлаа. Тийм яд үзэх зоригтой байгаарэ. Өөрийгөө байгаарэ. Тийм шүү. Тэгэл явуулна. Гоё хичээлөнд хүрцэх. Тийм бусдын ингээд юунд битгий ингээд хязгаарлал. Бусдын мөрөөдлөд битээ амьдраарэ. Тийм. Хүний хүмүүсийн хүлээлтэнд хүрэх гэж хичээгээ байлцгаая. Тэгцгээ. Хэцүүлдэ. Хичээцгээ. Ямар ч ингэ толгойн дотроо тэрийг мэддэг болоод англиар I don't give a fuck гэж явж байгаа юм шүү. It is what it is нөгөө манай wizard лизэн тий. So it is нөгөө нэг юм болчоод he broke up with me. So what? So what? Дуусгацгаая. За. Bye. Ёо чих өвч. Яа, яар сонин сонсогддог шүү. Харин гинт ингэ камер урьдчилж байгаа. Ингээд амьдарч болох уу?